манай Монгол банкных нэг юм засгийн газрын дүү шиг ажилдаг юм а. Ер нь бол сүүлийн жилүүдэд. Манай Монгол улс чинь нүүрсний эдийн засгт улс. Нүүрсний экспортын үнийн дөнгөөр орлого зарлага нь дээш доош хөдөлж идэг. Одоо ер нь энэ нүүрсний экспортын хямрал хэдийн хугацаанд үргэлжлэх юм бол энэ дэр Монгол банкныхын прогноз энэ төр хийж үзсэн үү, үзээгүй байна уу? Хоёрдугаарт ер нь энэ шинэ хяналтын зөвлөлийн бас Монгол банкныхаа удирдлагуудтай бас засгийн газарт нэг тийм зөвлөмж өгч ажилладаг баймар байна. Засгийн газрын хэлснийг хийх биш. Одоо үнэхээр энэ экспортын асуудал хүндэрч байгаа юм бол засгийн газартаа төсвийн тодтогл хийж төсвийн зарлага бууруулах чиглэлийг өгөхгүй юм уу? Заавал тартагтан тусланы дараа нэлээд хүнд байдалд орсны дараа төсвийн тодтоглыг хийх юм уу? Энэ чиглэлээр манай Монгол банкныхын засгийн газар тийм зөвлөмж өгч ажилламаар байна. Тэм дандаа айсан байдалтай хамтарч ажилладаг энийг одоо цаашдаа бас солимоор байна гэсэн нэг тийм асуулт байна Монгол банкныхнаас. За хоёрдугаар тэр хязгаарлалтай дүгнэлт авсан 2023 онд гэж штэ. Төсвийн хязгаарлалтай хөндлөнгийн аудит дээр хязгаарлалт дүгнэлт авах гэж чинь төсвийн сахилгууд зөрчсөн байна гэсэн үг байхгүй. Төсвийн сахилгуудыг зөрчсөн хүнд ямар хариуцлага ногдуулсан байсан бэ? Тухайн үед. Одоо хүртэл ногдуулаагүй толгойг нь илээд явж гинөө. Энийг одоо хяналтын зөвлөх бас хариулж өгөөч гэж. За Монгол банкны оронтой одоо энэ 620 орчим хүн ажилд юм байна. Ер нь хяналтын зөвлөх энэ оронтой нь ер нь энэ ямар байд юм бэ? Их байна уу, бага байна уу? Энэ дэр судалгаа шинжилгээж үзсэн үү? Энийг одоо манай хяналтын зөвлөлийн дарга хариулж өгөөч. За сая бид энэ нэг сард хяналтын зөвлөлийг сонгоход чинь баахан багш нар сонгосон шүү дээ. Баахан их сургуулийн багш нар орж одоо гайхуулна гэл орсон. Одоо та нарын бид нар тараас энэ танилцуулга энэ чинь зүгээр юм бичсэн ямар ч тийм шинжлэл алга багш нарын гараас гардаг бүтээгдэхүүн биш байна. Энэ дээр бас та хэд мань анхаарч ажиллаач. Одоо би Монгол банкны хяналтын зөвлөлийн дарга одоо маш их тийм эрчин дэмжихгүй бол эрчтэй хүн байна гэж бодож байгаа. Тэгээ өөрөө энийг бас дараачихаа ажилд бас анхаараач гэж бодож байна. За ямар ч үс ихлэ хариулт авч тэгээд тодорлоо. За алдарч ахлан гишүүний асуултанд хариулъя. Хяналтын зөвлөлийн дарга Уганбаатар. За хамгийн сүүлд хэлсэн өөрийн чинь юуг ойлголоо. Энэ дээр бид нар анхаарч ажиллая. За хяналтын зөвлөмж өгч ажиллах Монгол банкнаас засгийн газарт зөвлөмж өгөх юм боломж олцоо байгаа эсэхийг бол би шууд хэлж мэдэхгүй байна. Ирэх зүйн юм хэмжээ маань болох үгүй юу гэдэг дээр манай чиг үүрэгт бол ийм зүйл бол байхгүй. Бидний зүгээр хамаатуулж болох заалт юу байгаа гэхээр Монгол банкны зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавина гэсэн ийм л зүйл байгаа. Тэгээ энэ дээр бид нар юу яах ёстой вэ? Энийг зөв зүйтэй ашиглаж чадах юм бол эндээс тодорхой хэмжээний гаргалгаа гарах боломжтой байж магадгүй. За хязгаарлалтай дүгнэлт авсан зөвхөн 23 он биш ээ. Энэ сүүлийн 7 жил хязгаарлалтай дүгнэлт авч байгаа. Тэгээд дандаа тэр нэг дөрөвний яриад байсан гол асуудал бол тэр зоостой холбоотой зүйл. Тэр нь болохоор бүр 25 онд гүйлгээнд гараад буцаад 38 онд эргээд татаад авчихсан. Одоо бол түүхийн дурсгал ховор зүйл мөн бах. Тухайн үедээ бол эмисээр гарсан зүйл. Тэгээ банк өөрийнхөө эмисээр гаргасан мөнгөнд тэмдэгтээ буцаагаад тэрийг актив дээр бүрдэх бол ингээд зөрчилтэй байна гэдэг ийм зүйлийг хэлээд байна. Хөндлөгийн аудит бол энэ дээр үнэлгээгээ эргэж хараач энийг актив дээр бити бүртгэж гэдэг ийм зөвлөмжийг бол өгсөн. За энэ зөвлөмж бол бидний мэддэг байгаа мэдээлэлээр энэ өнөөдөр хүртэл хэрэгжихгүй явж ирсэн. За манай өмнөх хяналтын зөвлөл маань энийг бас удаа энийг хэрэгжүүлэх чиглэлд бол зөвлөмжөө бол хөргүүлсэн байдаг. Энэ зөвлөмжийг хэрэгжүүлээч гэдэг ийм зөвлөмж. За бүтэц оронтооны хувьд бол бид нар одоогоор наривчлсан шинжилгээ бол хийгээгүй байна. Энэ чиглэлд бол бас ажиллах ерөнхий төлөвлөгөө бол байгаа. Тэгэхдээ түрүүн хэлсэн бид манай Монгол банк бол гурвалсан мандаттай 8 чиг үүрэг хуулиараа хүлээсэн. Тэгээд дээрэс нь цаг үеийн нөхцөл байдлаас болж үүссэн байж болзошгүй дахиад миний ойлгосноор 3-4 нэмэлт чиг үүрэг бол явж байгаа. Тухайлбал мөнгө угаах террортэй тэмцэгч гэдэг юм уу? Эсвэл банкны бүтцийн өөрчлөлт одоо банкны секторын реформуудыг ч гэдэг юм. Ингээд нэг чиг үүрэг нэмэгдэнгүү тэрийг дагаад нэг бүтэц нэг газар хилцсэн ингээд үүсээд ингээд явцсан байгаа. Нэг асуудал харагдсан. За хоёр дахь асуудал нь бол магадгүй явцын дунд үүссэн шинэ чиг бүтцүүд маань хэсэг хугацааны дараа өөрийг үүсгэсэн бол тэн дээр ажлууд хийгдэх ёстой байх гэж бодсон. Тэр бол огт хийгдээгүй болов уу гэж харсан.
үүргээг үүсдэгсэн тухайн одоо юунд бол газар хилцсийг бол буцаагаад эргүүлээд магадгүй татан буулгах, цомогдох ийм шаардлагатай байгаа болов уу гэмээр ийм дүр зураг бол харагдсан. Дахиад чиг үүргийн наривчлсан шинжилгээ хийх нь бол зөв юм байна гэсэн ийм зөвлөмжийг бол бид нэр хөргүүлэхээр ажиллаж байна. Алдар чухлан гишүүний асуултанд хариулъя. Алдар чухлан гишүүний нүүрсний экспорттой холбоотой төсвийн тодголтой холбоотой асуудлыг бол хөндлөө. 2025 оны одоо 2 дугаар сарын гүйцэтгэлээр бол экспорт бол 2 тэрбум орчим Америк доллартай байна. Энэ бол өнгөрсөн оны мөн үеэс бол 174 сая доллараар буюу 8% буралттай бол байгаад байгаа. Импортын хэмжээ бол өнгөрсөн оны мөн үеэс бол 7% өсөлттэй байгаа. Яг энэ экспорт импортын зөрөө нь өөрөө нөгөө талд үйлчилгээний дансаа оруулаад явахаар л төлбөрийн тэнцлийн бол алдагдaltaд гараад байгаа. За уулуурхаан салбарын экспорт маань өөрөө нийт экспортын бол 94%-ийг бол дангаараа хангаж байгаа. Энэ 94%-ийн 65-6% нь бол дангаараа нүүрсний экспорт хангаж байгаа. Тэгэхээр бол нүүрсний экспортоос ганц хамааралтай манай улсын эдийн засгийн хувьд бол энэ дээр бол зайлшгүй орлогын бол тасалдал бол үүсэх асуудал бол хөндөгдөж байгаа. Тэгэхээр за гүйцэтгэж хариулъя 4 номер. Төлбөрийн тэнцэл орлогын одоо дутагдлаас хамаарсан төлбөрийн тэнцлийн хямрал бол үүсэх бол эрсдэлтэй гэж үзэж байгаа. Энэ төлбөрийн тэнцлийн хямралыг дамжраахгүй одоо энийг бол илүү эрт одоо байхад нь бол бодлогын зохистой арга хэмжээ авах үүднээс бол Төв банкны зүгээс л Монгол банкны ерөнхийлөгч засгийн газрын хуралдаанд бол зөвлөх хэрэгтэйгээр оролцдог. Энэ хүрээнд бол засгийн газрын хуралдаан дээр засгийн газраас хэрэгжүүлж байгаа альва төслийн хөтөлбөрийг эрэмблэх, шаардлагагүй төслийн хөтөлбөрийг хойшлуулах, төлбөрийн тэнцэлд дарамт учруулахгүй хэлбэрээр цаг хугацааг бол тохируулах, шаардлагатай их үйлсүүдийг бол гадаад санхүүжилтээр бол бий болгох, дотоод төсвийн шин чанартай хэлбэрээр төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхгүй байх гэсэн тийм зөвлөмжүүдийг бол засгийн газар өгсөн байгаа. Тий, ихтэй ерөнхийлөгч юу ягаараа та чинь макро эдийн засгийг хамгаалах ёстой том байгууллага шүү дээ. Тэгэхээр за бидний санаа зовж байгаа хамгийн том зүйл гэвэл эдийн засгийн асуудал маань ингээд хүндэрч орлого экспорт импортын зөрүү маш их болоод нөгөө ханшийн том алдагдал үүсчихлэр чинь зээлийн хөв буурна гэж хязгаарч байхгүй. Тийм учраас та бүгд маань одоо энэ зоригтойгоор засгийн газартаа төсвийн тодголоор төсвийн зарлага бууруулах чиглэлээр одоо ажиллах тийм зөвлөмжийг өгвөл яасан бэ гэсэн би зүгээр тийм санал байна. Яагаад тэгэхээр өнгөрсөн жил 2023-аас 2024-25 он төсвийн ялгахад 7 их найдаар төсвийн зарлага нэмэгдсэн байгаа байхгүй. 2 тэрбум доллараар нэмэгдэж байгаа. Маань төсвийн зарлага. Тэгэхээр энэ чиглэлээр бас бүсэд чангалах асуудалд орохгүй бол ер нь байдал хүндрэх юм биш үстэй. Монгол банкныхаа ерөнхийлөгчтэй таад ярилцаад албан ёсоос засгийн газартаа тэр зөвлөмжлөр өгвөл яасан бэ гэсэн би та бүгд санал тавьж байна.